警察はリンちゃんが自宅近くで2017 оны 3 дугаар сарын 24-ний өглөө Японы Чиба мужийн намгүм суурьшлийн бүсүүдийн нэгэнд хаврын сэрүүн агаар тогтож байлаа. Тэр өглөө Лети Нятлин гэх ердөө 9 настай Вьетнамаас ирсэн 3 дугаар ангийн жаахан охин сургуультай очихоор гэрээсээ гарчээ. Сургууль дээр нь төгсөлтийн арга хэмжээ болох тул өглөөний ур амьсгал бага зэрэгөөр хүүхдүүд ч догдолсон өдөр. Гэхдээ Лин охинд өдөр болгон явдаг сургууль хүрэх зам шин зүйл биш байсан. Гэрээсээ сургууль хүрэх тэр хэдхэн минутын алхалт аль хэдийн өдөр тутмын хөвшил болж эцэг ихэнж охиноо аюулгүй очно гэж итгэдэг байлаа. Лин Японд төрөөгүйч багасаа тэнд өсөж орчноо сайн мэддэг болсон хүүхэд байсан. Эцэг их нь IT чиглэлээр ажиллахын тулд Вьетнамаас Японд ирж суурьсан бөгөөд амьдралаа тогтвортой аюулгүй байхын төлөө хичээж явсан жирийн л нэг гэр бүл. Охин өглөө цаг оролцоогоор 8 болж байхад цүнхээ өрөөд хаалгаар гарсан. Энэ бол гэр бүлийнхэн нь түүнийг аминд сэрүү харсан сүүлийн мөч байж. Гэрээс сургууль хүрэх зам урт биш. Хүүхэд ганцаараа алхахад аюулгүй мэт санагдах ямар нэгэн онцгой зүйл тэр хавьд байхгүй. Нам гүм ойролцоо хүмүүс нь нэг нэгнээ таньдаг. Хүүхдүүд өглөө бүр ижил цагт ижил замаар сургууль руугаа алхдаг орчин. Тиймдээч ихэндээ Лин сургуультай очиагүй н анзаарагдах үед эцэг их нь сандарсан ч хамгийн муу зүйлийг тэр дорн төсөөлөөгүй. Магадгүй найзтайгаа саадсан байх. Магадгүй төгсөлтийн ёслолын бэлтгэлээс болоод өөр анги руу орсон байх. Магадгүй хин нэгэн багштай тараад саадсан байж ч болох. Гэр чи минутууд өнгөрөх тусам тайлбар олдохоо болсон. Сургууль дээр очоогүй гэдг нь батлагдаж, найзууд нь хараагүй гэж хэлж, хинч түүнийг мэдэхгүй гэх үед аав нь цагдаад дуудлага өгчээ. 9 настай хүүхэд гэрээсээ сургууль руугаа гараад замдаа алгуулсан. Энэ бол маш богино хугацаанд маш том хэрэг болж хувирсан мөч байсан. Цагдаа нар хамгийн түрүүнд түүний алхдаг маршрутыг сэргэж эхлэв. Гэрээс гарсан цаг аль гудамжаар явдаг, ямар уулзвраар өнгөрдөг. Хөршүүдийн камер, замын машинуудын бичлэг. Удалгүй хамгийн чухал дүрс олджээ. Лин гэрээсээ гараад удаагүй ойролцоогоор 150 м орчим алхаж байхад нэгэн машины хар харьцаг дээр нас бие гүцэн эрэхтэй хүн түүний араас зай барин дагаж яваа дүрс бичигдсэн байв. Тэр бичлэг хэдхэн секунд үргэлжилсэн ч мөрдөгчдөд маш тод нэг зүйлийг ойлголов. Энэ бол санамсаргүй нэг чигт алхаж байгаа хүн биш байж магадгүй. Охины алхах цаг зам орчныг мэддэг нэгэн түүнийг зориуд дагаж эхэлсэн байх боломжтой. Тухайн мөчид Лин охин араасаа хэн нэгэн дагаж байгааг анзаарсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ хожим нь найзуудынх нь мэдүүлэгт охин ойр хавьд сэжигтэй хүн байдаг. Жаахан айдаг гэж ярьж байсан нь мөрдлөгийн нэг чухал хэсэг болсон юм. Өдөр өнгөрөх тусам хайлт улам өргөж. Орон нутгийн цагдаа сайн дурынхан хөршөө төртөл гудамж талбай ойролцоох сувг шуудуу зогсоол орхигдсан газруудыг шалгаж эхлэв. Сураггүй болсон хүүхдийн хэрэг учраас цаг минут бүр үнэтэй байлаа. Гэвч 2 хоногийн дараа хамгийн муу мэдээ иржээ. 3 дугаар сарын 26-ны өдөр Чиба мужийн Абиго хотын Киташиндэн орчмын ус зайлуулах сувгийн хажуугийн өвсөн дундаас загасчлах гэж ирсэн ир жижиг биетэй цогцос олжээ. Тэр даруй цагдаад мэдгдсэн бөгөөд удалгүй энэ нь Лин охин болох нь тогтоогдсон юм. Цогцос нүцгэн байдалтай боомлсон шинж тэмдэгтэй байсан нь хэрэг ямар хэрцгий байсныг шууд илтгэж байв. Энэ мөчөөс хойш хэрэг зөвхөн сураггүй болсон хүүхдийн хэрэг байхаа болж Япон даяар анхаарал татсан аллага цогцос хайсан онцностой хэрэг болж хувирсан байдаг. Цагдаа нар цогцос олсон газраас ойролцоох орчныг сантиметр бүрээр нь шалгаж эхлэв. Хөлний мөр, дугуй мөр, даавууны ширхэг, үсний ширхэг. Тээврийн хэрэгслийн үлдэгдэл айлч жижиг зүйл хэрэг шийдэх түлхүүр болж мэдэх байсан. Маргааш нь Линий хичээлийн цүнх олдов. Харин үүнийхэн дараагийн өдөр нь түүний өмсөж явсан байж болцсохгүй хувцас тустай газраас олдов. Эдгээр нэг зүйлийг улам тодруулж байлаа. Гэмт итгэхэд мөрөө баллах гэж оролцсон. Баримтуудыг өөр газарх тараан хайсан нь төлөвлөгөөтэй үл байх өндөр магадлалтайг харуулж байв. Охин санамсаргүй байдлаар биш, урьдчилан ажиглаж замыг нь мэдэж, боломжийг хүлээж байсан хүн үйлдсэн байж мэдэх зураглал гарч эхэлсэн. Энэ үед мөрдөгчд хамгийн аимшигтай асуултыг тавьж эхэлсэн юм. Лин охиныг гадны танихгүй хүмүүс өдөр бүр ойрхон хардаг нэгэн бай болгосон юм биш үз. 9 настай Лети Нятлингийн хэрэгт мөрдөн шалах ажиллагааг гүнзгийрэх тусам цагдаа нарын анхаарал нэг аимшигтай үнэн лүү аажмаар төвлөрч эхэлсэн.
Энэ хэрэгт хамгийн их айдас төрүүлсэн зүйл нь гэмт этгээд гаднаас ирсэн танихгүй хүн биш, харин Лингийн өдөр тутмын амьдралтай огт салшгүй холбогдсон гэр бүлэнч харж дассан нэгэн байж болох магадлал байлаа. Лингийн алхдаг зам, гэрээсээ гардаг цаг, сургууль хүрэх хүртэлх хэдхэн минутын хоосон завсар. Энэ бүгдийг урьдчилан мэдэхгүйгээр ийм богино хугацаанд хүүхдийг замаас нь таслан авч явах бараг боломжгүй. Мөрдөгчд ийм нарийн төлөвлөгөөтэй гэмт хэрэг үйлдсэн хүн ойр орчныг маш сайн мэддэг, хүүхдүүдийн хөдөлгөөнийг байнга ажигладаг нэгэн байх ёстой гэж үзэж эхэлсэн. Ингээд тэдний хараа хамгийн түрүүнд сургууль орчмын хамгаалтын сайн дурын бүлэг рүү чиглэв. Японд олон сургуулийн дэргэд PTA гэж байдаг. Энэ нь Parent Teacher Association буюу эцэг эх багш нар хамтран хүүхдийн аюулгүй байдал, сургуулийн орчныг дэмжих зорилготой холбоо гэсэн үг. Зарим газар энэ холбооны гишүүд өглөө орой хүүхдүүдийн сургуультай явах буцах зам дээр ээжлэн зогсож хөдөлгөөний хянах, танихгүй хүн сэжигтэй харагдвал мэдээлэх. Хүүхдүүдийг зам хөндлөн гаргахад туслах үүрэгтэй байдаг. Лингийн сургууль дээр энэ хамгаалтын ажлыг хамгийн идэвхтэй хийдэг хүн бол 46 настай Шибуя Ясумаса байлаа. Тэр бол PTA гэх энэ холбооны хамгаалтын бүлгийн ахлагч. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийг хамгийн найдвартай хамгааж байна гэж итгэдэг хүн. Өглөө бүр сургууль орчмын уулзуур дээр зогсож хүүхдүүдтэй мэндэлж, машин сүлжих хөдөлгөөнийг ажиглаж, зам гарч буй жаалуудыг харж зогсдог дүр зураг нь хөрчүүдэд маш танил болсон байв. Эцэг эхчүүдийн хувьд тэр найрсаг, дүлгөөн, тусархуу аав мэт харагддаг байсан. Хүүхдүүд ч түүнийг мэддэг. Тэр ч хүүхдүүдийн нэрсийг мэднэ. Хин хідэн цагт гэрээсээ гардаг, ямар гудамжаар явдаг, хин ганцаараа алхдаг, хин найзтайгаа явдаг гэд өдөр тутмын жижиг хэвшлүүдийг хамгийн сайн харж мэддэг байсан хүн нь тэр байлаа. Яг энэ шалтгаанаар мөрдөгчд түүнийг сонирхож эхэлсэн юм. Лин алга болсон өдөр сэжигтэй Шибуягийн өдөр тутмын маршрутыг шалгахад хамгийн түрүүнд зөрчил илэрсэн. Өдөр бүр хүүхдүүдийн зам дээр гарч хамгаалтын эргүүл хийдэг хүн тэр өдөр огт харагдаагүй гэсэн мэдүүлгүүд гарч ирв. Зарим эцэг их бүр өнөөдөр яагаад тэр хүн харагдсангүй вэ гэж тухайн өдөр бодож байсан тухайга хожим ярьсан байдаг. Энэ бол жижиг мэд боловч маш ноцтой дохио байлаа. Учир нь Лин яг хамгаалтын хүний хараа хүрэх тэр замаас алга болсон. Сэжигтэй эцэг Шибуя өөрөө хэрэг гарсны дараа илүү идэвхтэй харагдаж ихсэн нь мөрдөгчдийн сэжгийг улам нэмэгдүүлв. Тэр Лингийн гэр бүл туслах хандвийн ажил зохион байгуулж, Вьетнам руу буцахад нь туслая гэж уриалж байсан байна. Ингийн үед энэ нь инэрэнгүй үйлдэл мэт харагдагч мөрдөн шалгах багийн нүдээр бол өөр зураглал үүссэн. Зарим гэмт этгээдүүд хэрэг гарсны дараа өөрсдийгөө санаа зовж буй, тусалж буй хүмэд харуулах замаар сэжиглэлээс холдох гэж оролддог. Шибуягийн зам байдал яг ийм хэв шинжтэй байж болохыг мөрдөгчд анзаарч эхэлжээ. Түүний ойрын хүмүүсээс мэдүүлэг авахд бас нэг төвшүүртэй дүр зураг гарч ирсэн юм. Хуучин хамт ажиллаж байсан хүмүүс нь Шибуя багаангийн насны хүүхдүүдэд хэд сонирхолтой байж болзошгүй талаар өмнө нь ярьж байсныг санаж байв. Тэр хүүхдийн насны тухай тусгаалan ярьдаг, ахлах ангийн хүүхдүүдээс илүү бага ангийн хүүхдүүдэд анхаарал хандуулдаг тухай хуучин ярианууд дахин сөхөгдөж эхэлжээ. Энэ үед цагдаа нар Лингийн алга болсон замын камер автомашины хар хайрцгийн дүрсүүдийг дахин нэгтгэн харсан байна. Охины араас зайбаран алхаж байсан эрэгтэй биеийн хилэмж алхалтын хэмнэл, өндрийн төсөөлөл үнэхээр Шибуятай тун төстэй байв. Гэхдээ зөвхөн таамгаар баримтлах боломжгүй, тэдэнд хатуу нотолгоо хэрэгтэй байлаа. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа Лингийн цүнх хувцас цогцос олдсон орчны биет нотолгоон дээр төвлөрөв. Хэрэг гарснаас хойш 3 дахь 7 хоног дээр эдгээр зүйлсээс авсан биологийн улам өрүүдийг дахин өндөр наривчлалтай ДНХ шинжилгээнд оруулахад мөрдлөгийн хамгийн шийдвэрлэх хариу гарч ирсэн. Үнэхээр олдсон улмөр Шибуя Ясумасатай таарчээ. Тэр мөчөөс хойш хүүхдүүдийг хамгаалдаг хүн гихтүр бүрэн нурсан. Эцэг эхчүүдийн аюулгүй гэж итгэсэн PTA-ийн ахлагч өглөө бүр хүүхдүүдийг зам гаргаж өгдөг хүн. Хамгийн найдвартай харагддаг хөрш аав яг тэр хүн 9 настай охины аминд хүрсэн гол сэжигтэн болж хуурсан юм. Энэ бол зөвхөн нэг аллагын хэрэг биш байлаа. Энэ бол итгэлийн систем нурсан хэрэг байсан юм. Эцэг эхчүүд хүүхдээ хамгааж байна гэж итгэсэн бүтэц дотроос аюул гарч ирсэн нь Япон даяар асар их цочрол үүсгэсэн юм. Шибуя Ясумасаг баривчлагдсны дараа мөрдөн шалах ажиллагааны хамгийн хүйтэн, хамгийн тавгүй хэсэг эхэлсэн. Хэргийн гол сэжигтэн тодорхой болсон ч мөрдөгчдөд нэг асуулт улам хүчтэй үлдэж байлаа. Яагаад яг Лин охин байсан бэ? Энэ нь санамсаргүй таарсан байвш аль хэдийн сонгогдсон, ажиглагдсан, өдөр тутмын хөдөлгөөнөнд судлагдсан хүүхэд байсан уу гэдэг асуулт. Шибуягийн гаднах төрхийг харахад тэр айдас төрүүлэх хүн биш байв.
Сургууль орчмын эцэг эхчүүд түүнийг дөлгөөн хүүхдүүдэд ээлдэг, үргэлж мэндэлдэг тосорхуу аав гэж хардаг байсан. Тэр хүүхдүүдийн нэрийг тогтоодог, өглөө бүр зам дээр зогсдог, бороотой өдөрч эргүүлээ тасалдаггүй мэд харагддаг байж. Хүмүүсийн итгэлийг ингэж олон жилийн турш аажмаар олж авсан хүн дотроо огт өөр сонирхол тээж явсан нь дараагийн нотлохоонуудаар илэрч эхэлсэн. Түүний хувийн эд зүйлс хэрэгэлдэг онлайн хаягуудыг шалгахад мөн адил төгшүүртэй дүр зураг гарсан. Тэр Японы дуудлага худалдааны Yahoo Auction профайл дээрээ хүүхдийн хэрэглээний зүйлсэд сонирхолтой гэх утгатай танилцуулга бичсэн байсан нь ил болсон. Энгийн нөхцөлд ийм өгүүлбэр онц анхаарал татахгүй байж болох ч түүний өмнөх яриа хэрэг болсон нөхцөлтэй нийлээд мөрдөгчдөд тодорхой сэтгэл зүйн зураглал үүсгэжээ. Цаашлаад түүний бага насны хүүхдүүд оролцсон DVD дүрс бичлэг худалдан авч байсан баримтууд илэрсэн байна. Энэ бүхэн Шибуягийн дотоод сонирхол санамсаргүй бус олон жилийн турш тогтсон бага насны хүүхдэд чиглэсэн эмгэг хандлага байж болзошгүйг харуулсан юм. Гэхдээ мөрдөгчдийн хувьд илүү чухал зүйл нь энэ сэтгэл зүйн хэв шинж линк хэрхэн бай болгосон бэ гэдэг асуулт байлаа. Лингийн өдөр тутмын зам маш тогтмол байсан. Гэрээсээ хитэн цагт гардаг ямар уулзуур дайрдгийг Шибуя PTA хамгаалтын ахлагчийн хувьд бараг өдөр бүр харж мэддэг байсан. Тэр хүүхдүүдийн урсгалыг зохицуулах нэрийн дор яг хэн ганцаараа алхаж байгааг аль өдөр эцэг эх нь хүргэж өгөөгүй. Ямар хүүхэд илүү эмзэг байж болохыг ажиглах төгс боломжтой байжээ. Мөрдөгчд энэ хэргийг судлахдаа Шибуя линк нэг өдрийн дотор сонгоогүй. Харин урьдчилан ашиглаж хөвшлийг нь тогтоож хамгийн сул мөчийг нь хүлээсэн байх өндөр магадлалтай гэж үзсэн. Төгсөлтийн арга хэмжээтэй өдөр бол ердийн хичээлийн өдрөөс арай өөр урсгалтай, хүүхдүүдийн хөдөлгөөнд багахан замбраагүй байдал ордоггүй. Яг ийм өдөр тэр боломжийг ашигласан байж болох зураглал гарч ирсэн юм. Хожим Лин охин найзуудаа ойр хавьд сэжигтэй хүн байдаг, жаахан айдаг гэж ярьж байсан нь ил болоход энэ нь мөрдөгчдөд бүрж хүйтэн мэдрэмж төрүүлсэн. Өөрөөр хэлбэл Лин охин өөрөө ч хин нэгний харцыг мэдэрж байсан байж болох юм. Гэхдээ тэр хүн нь хүүхдүүдийг хамгаалдаг гэж итгэдэг том хүн байсан учраас бодит аюул гэдгийг нь ойлгоогүй байж мэднэ. Шибуягийн өнгөрсөн амьдралыг үнцгийг шалгах бүр өмнө нь хүүхдүүдийн асрамж, хараа хяналтын байгууллагад сайн дурын ажил хийж байсан түүх гарч иржээ. Энэ орчин нь түүнд хүүхдүүдтэй ойр байж тэдний итгэлийг амархан олох боломж олгож байж. Зарим мэдээллээр өмнө нь бага насны охинд хүчирхийллийг завдсан гэх шинжтэй сэжиглэл сөхөгдсөн ч байдаг. Эндээс мөрдөгчд нэг чухал дүгнэлтэнд хүрсэн юм. Шибуя хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалдаг хүн биш, харин хүүхдүүдэд хамгийн ойр очих системийг өөртөө бий болгосон хүн байж магадгүй. Эцэг эхчүүдийн холбооны ахлагчийн дүр бол түүний хамгийн хүчтэй маск байж, эцэг эхчүүд түүнийг аюулгүй гэж итгэв. Хүүхдүүд түүнийг танил хүн гэж харан, сургууль түүнийг хяналтын нэг хэсэг гэж үзнэ. Яг энэ итгэлцлийн дотор тэр өөрийн зорилтод байг маш удаан хугацаанд ажиглах боломжтой болсон байна. Лин охины хэрэг гарсны дараа Японд даяар хамгийн их яригдсан зүйл бол зөвхөн нэг хүний гаж сонирхол биш. Харин нийгмийн итгэлээр суурилсан хамгаалтын бүтэц өөрөө хэрхэн эрсдэл болж хувирч болох вэ гэсэн асуулт байлаа. Шибуягийн маск тэр өдөр бүрэн хууларсан. Гэхдээ дараагийн шатанд илүү хүнд зүйл хүлээж байлаа. Тэр бол Шибуя шүүхтэр бүх баримтын өмнө зогссон атлаа эцэг хүртэл өөрийгөө буруугүй гэж мэдгдсэн явдал юм. Шибуя Ясумасаг баривчилсны дараа олон хүний хувьд энэ хэрэг бараг шийдэгдсэн гэж санагдсан. Лингийн эд зүйлсээс илэрсэн ДНХ. Түүний өдөр тутмын хөдөлгөөний зөрчил, хүүхдүүдэд хит ойр байсан өнгөрсөн түүх. Гэвч шүүх эхлэхэд энэ хэрэг өөр нэг хүнд сэтгэл зүйн дарамттай шатанд орсон юм. Шибуя шүүхтэр бараг юу ч ярьсангүй. Сэтгүүлчид, мөрдөгчид, прокурорын тавьсан асуултуудад Шибуягийн хариулт ихэвчлэн нэг л хэвэн байсан. Хариулах зүйл алга гэж хэлдэг байж. Зарим үед бүрэн дуугүй, зарим үед бүх баримтыг үгүйсгэсэн богинохон өгүүлбэр. Тэр өөрийгөө буруугүй гэж мэдгцээр байсан бөгөөд бүх шатны турш энэ байр сууриа өөрчлөөгүй. Прокурорын зүгээс энэ хэрэг санамсаргүй бус урьдчилан ажигласан, төлөвлөсөн, мөрөө баллах гэж орлоготой онц хэрцгий аллага гэж тайлбарлав. Лингийн цүнх хувцсыг өөр газар тараан хайсан нь нотлох баримтыг салгах орлого гэж үзв. Мөн тэр өдөр Шибуя ердөнхөөрөө хүүхдүүдийн замын хяналтанд гарч ирээгүй. Яг тэр хоосон завсарт Лин алга болсон нь төлөвлөгөөтэй үйлдэлийн зураглалыг улам хүчтэй болгожээ. Шүүхтэр хамгийн хүнд агшин бол Лингийн аавын мэдүүлэг байсан. Тэр үгсийг сонссон хүмүүсийн хувьд энэ хэрэг баримтын хүрээрнээс давж эцэг хүний зүрхэнд үлдсэн насан туршийн шарах болж хувирсан мөч байлаа. Тэр шүүхийн өмнө тайван боловч хүнд хоолоогоор охиныхоо цогцыг хүлээн авсан тэр мөчийг насан туршдаа мартахгүй гэдгээ хэлсэн.
Хөөрхий охиных нь нүүр хавдаж хөхөрч амьд ахуйдаа инээмсэглэж байсан дүрээсээ тисгөр болсон байсныг гараад юу ч хэлж чадаагүй тухайга ярьсан. Хүйтэн гараас нь атгах тэр мөчид өөрийнх нь цээжийг мянган зөв зэрэг хатгаж байгаа мэт санагдсан гэж мэдүүлсэн нь танхимыг нам гүн болгосон юм. Тэр цааш нь шүнбэр охиноо тусламж дуудаж байгаа мэт зөвдөлдөг. Цэрэг болгондоо тэр өглөө яагаад охиноо ганцаараа ингэ явуулсан бол гэж өөрийгөө буруутгадаг тухай хэлжээ. Энэ мэдүүлэг зөвхөн шүүхийн баримт байгаагүй. Энэ нь Япон, Вьетнам хоёр орны олон мянган эцэг эхийн айдсыг нэг дор илэрхийлсэн үгс байсан юм. Хэргийн ноцтой байдал хохирогчийн нас урьдчилсан төлөвлөлт хүүхдийн аюулгүй байдлын системийг ашигласан шинж зэрэгээс шалтгаалan прокурор Шибуяд цаазын ял хүссэн. Японд нэг хүний амнасыг хохироосон хэрэгт цааз оноох нь харьцангуй ховор, ихэвчлэн онцгой төлөвлөгөөтэй маш хэрцгий нийгэмд өндөр аюултай тохиолдолд хэрэгэлдэг. 2018 оны 7 дугаар сарын 6-нд анхан шатны шүүх шийдвэрээ гаргав. Шүүх бүрэлдэхүүн Шибуя Ясумасаг буруутай тооцож бүх насаар нь хорих ял оноожээ. Шүүхийн тайлбарт энэ гэмт хэрэг нь хүүхдийн хэвшлийг урьдчилан мэдэж ашигласан. Итгэл дээр тогтсон хамгаалтын орчинг ур болон ашигласан. Нотлох баримтыг тараан байршуулсан зэрэг нь төлөвлөгөөтэй хит хүтэн үйлдэл болохыг онцлов. Гэхдээ яагаад цааз өгөөгүй вэ гэдэг асуулт тэр даруй гарч иржээ. Хийнгийн аав болон ар гэрийнхэн Шибуяг цаазаар авахыг шаардсан гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлж, энэ нь Вьетнам, Япон төдийгүй олон оронд дэмжлэг авчээ. Олон хүний хувьд хүүхдүүдийг хамгаалах нэрийн дор ийм хэрэг үлдсэн хүн амьд үлдэх ёсгүй гэсэн уур бухимдал маш хүчтэй байсан. Гэсэн ч Японы шүүхийн практикт нэг хохирогчтой хэрэгт цааз онохдоо маш хатуу шалгуур хэрэгэлдэг. Урд өмнөх ижил төрлийн жишгүүд ял шийтгэлийн жигд байдлыг гаргалзан үзэх нь маш чухал байдаг тул шүүхийн удаа бүх насаар нь хорих ял нь хангалттай гэж үзжээ. Харин Шибуя энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр давж заалдаж өөрийгөө дахин буруугүй гэж мэдгдсэн. Прокурорч мөн цаазын ял шаардан давж заалдсан тул хэрэг дараагийн шатанд шилжсэн байдаг. 2019 оны 9 дугаар сард эхэлсэн давж заалдах шатны ажиллагаа удаан үргэлжилж 2021 оны 3 дугаар сарын 23-нд шүүх эцсийн дүгнэлтээ гаргасан. Анхан шатны шүүхэн шийдвэр зөв байсан гэж үзэж прокурор болон өмгөөллийн талын аль альных нь гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. Гэвч Шибуя эцсийн хүртэл бууж өгсөнгүй. Тэр Японы дээд шүүхэд дахин хандсан. Лингийн ар гэрийнхэн ч цаазын ял шаардах хүсэлтэд үргэлжлүүлсэн боловч прокурорын байгууллага давтан гаргасан үндэслэл хангалтгүй гэж үзсэн байна. Эцэст нь 2022 оны 5 дугаар сард Японы дээд шүүх Шибуягийн гомдлыг эцэслэн хэрэгсэхгүй болгож бүх насаар нь хорих ял хүчин төгөлдөр болсон юм. Шүүхийн тахимдах тэр чимээгүй хүн ингэж насан туршдаа торны цаана үлдэхэр болсон. Энэ хэрэгээс үлдсэн зүйл бол зөвхөн ял биш харин итгэл алдрал. Хүүхдээ аюулгүй гэж итгэж явуулдаг зам хамгаалдаг гэж боддог том хүн. Эцэг эхийн холбоо гих бүтэц энэ бүхний цаана аюул нуугдаж болохыг энэ хэрэг Япон даяар маш хүн дээр ойлгосон юм. Хөөрхий 9 настай Лети Нятлингийн хэрэг шүүхийн шийдвэрээр дууссан ч нийгмийн хувьд хизээж бүрэн хаагдаагүй хэрэг хэвээр үлдсэн юм. Шибуя Ясумаса бүх насаараа хоригдох ялтай болсон мөчөөс хойш Япон даяар нэг асуулт үлдсэн. Хүүхдүүдийг хамгаалдаг систем дотор аюул нуугдаж байвал бид юунд итгэх вэ? Энэ хэрэг олон эцэг эхийн өдөр тутмын хамгийн энгийн итгэлийг эвдсэн. Өглөө хүүхдээ сургууль руугаа явуулах. Гудамжны буланд танил аав ээжүүд зогсож байхыг хараад тайвшрах, сургуулийн орчмын хамгаалтын сайн дурын бүлэгт итгэх. Эдгээр нь үнэн аюулгүй байдлын бэлэгдэл мэт санагддаг байсан бол Лингийн хэргийн дараа Япон даяар огтөр утгатай болж эхэлсэн. PTA буюу эцэг эх багш нарын хамтарсан хамгаалтын бүтэц өөрөө буруу зүйл биш. Харин энэхүү хэрэгт тийм бүтэц итгэл дээр тогтдог учраас хамгийн сул тал нь бас итгэл өөрөө байдаг гэдгийг харуулв. Танил хүн аюулгүй гэсэн автомат ойлголт хүүхдүүд таньдаг том хүндээ болгоомжгүй ханддаг байдал. Эцэг эхчүүд хамгааж байгаа нэртэй хүнийг шалгахгүйгээр бүрэн итгэдэг сэтгэл зүй. Лингийн хэрэг гарсны дараа Японы олон сургууль хүүхдийн аюулгүй байдлын дүрмээ шинжилсэн. Бага ангийн хүүхдүүдийг аль болох ганцаар ангийн явуулахгүй байх, эцэг эхийн ээжид хяналтын системийг олон хүнтэй давхар бүртгэлтэй болгох, сайн дурын хамгаалтын гишүүдийн мэдээллийг илүү нарийн шалгах, хүүхдүүдэд танил хүн байсан ч хэд ойртох орлогоос болгоомжлох талаар тусгай сургалт оруулах зэрэг өөрчлөлтүүд хийгдсэн. Энд хамгийн чухал сэтгэл зүйн сургамж нь аюул үргэлж үл таних царайтай байдаггүй гэсэн ойлголт байлаа. Заримдаа аюул хамгийн их ихтгэл төрүүлдэг дүрээр ирдэг.
Тэд мэндэлдэг, инээдэг, өдөр бүр нэг газраа зогсдог, тусалдаг мэд харагддаг. Хүүхдүүдийн ч нэрийг мэддэг. Яг ийм танил дүр хүүхдүүдийн болгоомжийг сулруулж эцэг эхийн анхаарлыг бууруулдаг. Шибуя Ясумасагийн хувьд PTA-ийн ахлагч гэдэг дүр нь зөвхөн сайн дурын үүрэг биш, харин хүүхдүүдийн өдөр тутмын хэвшил сул орон зайг ажиллах боломж олгосон нийгмийн халахвч болсон байна. Энэ бол хэрэгтүүлсэн хамгийн том сэтгэл зүйн дүгнэлт юм. Харин Лингийн аавын тэмцэлж олон хүний ой тойнд үлдсэн. Тэр охиныхоо төлөө зөвхөн шүүхийн танхимд дуугарсангүй, олон улсын хэмжээнд цаазын ял шаардах гарын үсгийн хөдөлгөөн өрнүүлсэн. Хэдийгээр шүүхийн эцсийн шийдвэр бүх насаар хорих ял байсан ч аавын хувьд энэ тэмцэл ял шийдэглээс илүү охиныхоо нэрийг мартагдуулахгүй байх тэмцэл болсон. 2020 онд Линтэй нэг ангид сурч байсан хүүхдүүд бага ангид төгсөхөд Лингийн аав нь охиныхоо өмнөөс төгсөлтийн гэрчлэгээ хүлээн авсан мөч энэ хэргийг дагсан хамгийн хүнд дүр зураг болсон юм. Бусад хүүхэд ирээдүйлүүгээ алхаж байхад Лингийн орон зай хоосон үлдэв. Яг энэ хоосон орон зайл энэ хэргийг өнөөдөр хүртэл олон хүнд мартагдуулалгүй үлдээсэн юм. Хүүхдэд танихгүй хүнээс болгоомжил гэж хэлэхээс гадна танил хүний хит дотн тайлбарлахад эйгүү зан авирагч анзаарахыг заах хэрэгтэй. Лети Лингийн нэр зөвхөн нэг хохирогчийн нэр биш, итгэлийг шалгах ёстойг сануулсан нэр болж үлдсэн юм а.